5 дугаар бүлэг Симбиоро сүүн замын эсрэг орчлонгийн эзэн 1-р хэсэг. Андромеда галактик эзлэгдснээс хойш 500 жил өнгөрчээ. Хатан туяа түүний үрсэд Монголын эзэнт гүрэн одоо 2 галактикийг удирдах байв. Сүүн зам болон Андромеда галактикууд нэгдсэн холбоо болж тэдний нэр их галактикийн холбоо болжээ. Нийслэл хот нь 2 галактикийн зааг дээр баригдсан аврах том сансрын станц Чингис хаан гэрэлт хот байваа. Хаан ширээнд сууж буй хаан Сүхбат нь Чингис хааны 40 дэх үеийн удам мэрэгэн ухаанд инх тайвнж залуу хаан байв. Тэрээр инх тайвныг эрхэмлэгч дайнд бэлэн байх ёстойг мэддэг байлаа. Тэр өдөр галактикийн хязгаарт нэгэн хачин дохой байв. Энэ дохой өмнөх бүх дохойнуудаас ялгаатай илүү эртний илүү хүчрхэг аимшигтай байв. Энэ бол Симбиоро галактикаас ирсэн дохой гэж хаан Сүхбатын зөвлөх мэрэгэн дэлгэрхийлвэ. Зөвлөх нь хэлсэн байна. Тэд бидэнд дайн зарлаж байна. Симбиоро гэж энэ юу юм гэж хаан асуув. Энэ бол манай хөрш галактик. Тэдний удирдагч нь эзэн Ворлооны үеэл ах юм аа. Андромеда галактикийн удирдагч нь Ворлоон байсан ч тэрний үеэл ах нь Симбиоро галактикийн удирдагч байна. Өрөөнд бүгд чимээг болвоо. 2 дугаар хэсэг. Ворлооны үеэл эзэн Симбиоро. Эзэн Ворлооны үеэл ах Симбиоро галактикийн эзэн Ворлоон Симбиоро ахынхаа хүүхдийг сонсоод 500 жилийн турш өшөөгөө төлөвлөж байваа. Тэрээр ахынхаа төгсгөлийг мэддэг сонсоод аимшигт уур хилэнд автсан байв. Түүний уур хилэн бүх галактикийг дөргиж тэрээр аврах том айран бүрдүүлж эхэлвэ. Симбиоро галактик манайхаас хавгийн хөгжилтэй. Тэдний технологи нь хэдэн тэрбум жилийн түүхтэй байв. Тэдний хамгийн аимшигтай зэвсэг бол 4 хэмжээст зэвсэг байлаа. Хаан Сүхбат дайсны тухай мэдээг цуглуулахыг тушаа. Удалгүй дэлгэр буцаж ирээд аимшигт мэдээд болваа. Хаант минь ээ, тэдний зэвсэг бол 4 хэмжээст. Энэ нь бидний ойлголтоос давсан. Тэд цаг хугацааг нулж орон зайг эвлүүлж бодит байдлыг өөрчилж чадна. Тэдний цохилтоос зүгтэх боломжгүй. Тэдний сум дүртвэл та өнгөрсөн ч одоод ч ирээдүйд ч байхгүй болно. Та орчлонгоос бид бүгд орчлонгоос арчигдан алга болно. Хаан Сүхбат сандран галактикийн бүх мэрэгд бүх лам нарыг дуудав. Тэд бүгд цугларн аимшигт дайсныг ялах арга замыг хайж эхэлвэ. 3 дугаар бүлэг. Агуул хавга бурхны илрэл. Тэр шөнө хаан Сүхбат зүү зүүдлвэ. Зүүдэнд нь тэнгэр нэгдэж тэнгэрээс агуу их гэрэл тусч тэр гэрлийн дундаас нэгэн бурхандаг дүрс гарч ирв. Энэ бол агуу лавга бурхан байлаа. Сүхбат хаантан минь гэж бурхан хэлвэ. Чи бүү би чамд туслахаар ирвэ. Симбиорогийн 4 хэмжээст зэвсгийг зөвхөн 5 хэмжээст хүчээр л дийлж чадна. Би чамд тэр хүчийг өгөх болно. Агуу лавга бурхан би юу хийх ёстой вэ гэж хаан асуув. Чиний охин Анчир бол орчлын ертөнцийг аврагч сахиус юм. Түүний дотор 5 хэмжээст хүч нуугдж байдаг. Тэрээр энэ хүчийг сэргэж дайсныг ялж чадна. Гэхдээ тэрээр агуу их зүйлээс гарах хэрэгтэй болно. Зүүд тасарва. Хаан Сүхбат сэрээд охиныхоо өрөөрөө алхав. Түүний охин Анчир 18 настай үзэсгэлэнтэй зоригтой ухаантай бүсгүй байваа. Аава юу болсон бэ гэж Анчир асуув. Хаан зүүдээ хэрж өгөө. Анчир сонсоод нүдэнд нь гэрэл галбан тодорвоо. Хэр би орчлонгийг аврах чадах юм бол би бэлэн байна аваа гэж хэлвэ. 4 дугаар хэсэг. Анчир охины сэрэлт. Агуул хавга бурхны завраар бүх галактикийн бөө лам мэрэгд цугларн Анчирыг бэлтгэж эхэлвэ. Тэд түүнд эртний зан үйл нууцлаг бичээс бурхны хүчийг хэрхэн дуудахыг аргыг одоо зааж өгсөн байна. Анчир охин өдөр шөнөгүй бясалгаж бие махбод оюун санаагаа бэлтгэж байв. Тэрээр аажмаар юр бусын хүч чадлыг мэдэрч байв. Тэрээр цаг хугацааг зогсоож орон зайг нуглаж бодлын хүчээр зүйлсийг хөдөлгөж чаддаг болжээ. 3 сарын дараа бүтэн сар доор аврах том зан үйл үлдвэ. Анчир охин бүх хүчээ нэгтгэн агуул хавга бурхныг дуудваа. Тэнгэр нэгдэж агуу их гэрэл бууж Анчирын биед гэрэлтэж эхэлвэ. Тэр мөчөд тэрээр энгийн хүн байхаа болж харин бурхны хүчийг шингээсэн амьд сахиус болон хувирваа. Би бэлэн байна гэж Анчир охин хэлвэ. Түүний дуу хоолой бүх галактикт цууратж тэрээр хаант сонсогдож байваа. 5 дугаар хэсэг. 3 галактикийн дайн. Симбиорогийн аврах том болоод сүүн зам руу давтлав. Тэдний 4 хэмжээст зэвсгүүд гэрэлтэн хаанч тусна. Тэд орчлонгийг хэсэг бүрмөсөн одоо арилж аваа. 4 хэмжээст зэвсгэрээ буудахад арилаад байсан байна. Хүмүүсийн хөлөөд сансрын станц бүхэл бүтэн гаригууд нэг нэгээр алга болж байваа. Хаан Сүхбат нэгдсэн болоотыг өдөртөн дайсны эсэргүүцэв. Гэхдээ тэдний зэвсэг дайсны 4 хэмжээст зэвсэгтэй тэнцэх чадалгүй нэг нэгээр онж аваа.
Гэнэт тэнгэрт агуу их гэрэл гарч ирвэ. Энэ юу вэ? Энэ бол анчир охин байлаа. Тэрээр ганцаараа зэвсэхгүй. Харин гэрэлтэйгээр дайсны болоотын голд нисэн очив. Тэрээр гараа сонгон амаа нээж агуул хавгаа буурахныг нэрийг нь дуудваа. Агуул хавгаа бурхан минь надад хүч өгөөч. Энэ дайныг зогсох инх 50 тогтоох хүч надад өгөөч. Тэр мөчд орчлонд бүхэлдээ гэрэлтэв. Тэнгэрт аврах том бурханы дүрс гарч ирнэ. Түүний араас 5 хэмжээст гэрлийн туяа бууж дайсны 4 хэмжээст зэвсгүүдийг нэг нэгээр нь сармагжуулж эхэлвэ. 6 дугаар хэсэг Ворлон Симбиорогийн төгсгөл. Ворлон Симбиоро өөрийн хөлгөөс энэ үзэгдлийг харж аимшигт уурайлан давтваа. Энэ юу вэ? Энэ ямар хүч вэ? Бидний 4 хэмжээс зэвсэг яагаад ажиллахгүй байна? Тэрээр өөрөө тулаанд оролцохоор шийдэв. Тэрээр хамгийн том, хамгийн хүчрэг хөлгөр анчирлууд давталваа. Анчирт түүнийг ирж буй харин нүдэнд нь өршөөл тодоров. Ворлон Симбиоро, чиний өшөө авалт ойлгомжтой. Гэхдээ энэ дайнд хэн ч ашиггүй. Чиний ахыг бид алсан ч тэрээр биднийг устгахыг хүссэн. Бид зөвхөн амьд үлдэхин төлөө тэмцсэн. Одоо чи хурц инх тайвны хүлээн зөвшөөрвөө. Хизээж үгүй гэж Ворлон орилвоо. Тэрээр анчирлууд 4 хэмжээст сумаанццав. Гэхдээ сум анчир төрөхгүй. Түүний бид гэрэл цацран сумыг нь шингэн ав. Анчир гараа сонгон Ворлоны хөлгийг зүгээр л хөрхөд хөлөг нь гэрэлтэн хэлбэрээ өөрчилж эхэлвэ. Чиний хөлөг одоо инх тайвны хөлөг боллоо. Чиний зэвсэг одоо зэвсэг байхаа болсон. Чиний дайн одоо дууссан гэж хэлвэ. Ворлон Симбиоро өөрийн хөлөг, өөрийн зэвсэг, өөрийн цэргүүд нь өөрчлөгдөж байг харж гайхан бишрвэ. Түүний зогсож буй энэ охин ямар хүчтэйг тэрээр ойлгож эхэлвэ. Чи хинбэ? Чи юм бэ гэж Ворлон орлов. Би анчир, би авгаа их лавга бурхны сахиус. Би чиний инх тайвны хэлч, би орчлонгийн аврагч гэж тэр хэлвэ. 7 дугаар хэсэг. Инх тайван Ворлон Симбиоро боож өгөв. Тэрээр өөрийн хүч чадлаа, өөрийн армаа, өөрийн галактик анчир даатгав. Тэрээр анх удаа амьдралдаа хүндэтгэл бишрлийг мэдэрвэ. Чи намайг яллаа. Чи миний зэвсэг, миний хөлөг, миний армийг өөрчилж чадлаа. Чи намайг ч гэсэн өөрчилж чадах уу? Анчир инээмсэглэл. Түүний инээмсэглэл нарны гэрэл мэт дулаан, сарны гэрэл мэт зөөлөн байвэ. Чиний зүрх сэтгэл өөрчлөлтөнд ороход би туслах болно. Харин өөрчлөлт нь чамаас эхлэх ёстой. Тэр мөчд агуул хавгаа бурхны дүрс тэнгэрт дахин гарч ирэв. Түүний дуу хоолой 3 галактикт сурагдаж бүх амьд биедэд сонсогдов. Инх тайван тогтлоо сүүн зам Андромеда Симбиоро галактикт одоо нэгдсэн холбоо боллоо. Тэднийг агуул хавгаагийн хүүхэд орчлонгийн аврагч анчир удирдах болно. Энэ инх тайван мөнхөд оршихэ гэж хэлвэ. 8 дугаар хэсэг орчлонгийн аврагч сахиус. Дайн дуусны дараа анчир 3 галактикийн нийслэл хотыг байгуулав. Энэ хот 3 галактикийн зааг дээр аврах том сансрын цэцэг мэт гэрэлтэн бүх орчлонгийн гэрэл гэгээ болон зогсож байв. Тэр эцэг хаан сүгүүд мэрэгэн дэлгэр шинэ холбоотон Ворлон Симбиоро нарын хамт шинэ засгийн газрыг байгуулав. Тэдний хууль бол инх тайван шударгаас хүндэтгэл авэ. Анчир өөрөө орчлонгийн аврагч сахиус болон хойш түүний биес өрүүлж гэрэл цацарч тэр гэрэл хаан хүрэн тэнд инх тайван аз жаргал хөгжил цэцгэлэгт ирдэг байлаа. Тэрээр хүмүүс 5 хэмжээст хүчийг зааж тэдэнд цаг хугацаа орон зайг даван туулах аргыг зааж өг. Хүмүүс одоо зөвхөн галактикууд үгүй орчлонгийн бусад хэмжээст аялал шинэ ертөнцүүд, шинэ соёл иргэн шүллүүдтэй уулзж эхэлвэ. 9 дугаар хэсэг мөнхийн их тайван. Олон зууны дараа анчир мөнх амьдралтай болсон ч тэрээр залуу хэвээр байр. Тэрээр нийслэл хотын хамгийн өндөр цамхаг дээр зогсон 3 галактикийн төсвөлгүй орон зайг харж байваа. Түүний хажуу түүний хөл хавгаа зогсож байв. Тэрээр залууч нүдэнд нөхөн гэрэл мэрэгэн ухаан гэрэлтэж байв. Ээжээ та юу бодож байна гэж хавгаа асуув. Би өнгөрснийг бодож байна минийх үү. Бидний туулсан дайн, бидний алдсан хүмүүс, бидний олж авсан ялалт. Мөн би ирээдүйн тухай бодож байна. Чиний ирээдүй бол хүүхдүүдийн ирээдүй. Энэ бол орчлонгийн ирээдүй ээ. За анчрын хүүхэд нь болохоор л хавгаа гэж нэртэй. Нөгөө бурхны нэрийг өгсөн байх нэ. Ээжээ тааж байна. Үгүдээ хүн. Би найдаж байна. Учир нь би чамд чиний үеийнхэнд итгэдэг. Та нарын их тайвныг хадгалж шинэ ертөнцүүдийг нэ шинэ түүхийг бичих болно. Анчир тэнгэр бод гарав. Тэнд алсад шинэ галактикууд, шинэ одод, шинэ адал явдлууд тэднийг хүлээж аваа. Агуул хавгаа бурхан минь надад инх тайвныг авчирч хүчийг өгсөнд баярлалаа. Энэ инх тайван мөнхөд алдагдахад мөнх байхыг би хүсэж байна. Ингээд сүүн зам Андромеда Симбиоро 3 гэсэн 3 агуу галактик нэгдэн орчлонгийн хамгийн хүчрэх холбоо болсон юм а. Агуул хавгаа бурхны ивэлдор анчир тэднийг өдөртөн инх тайван хөгжил цэцгэлтийн
шинэ нэрэн үеийг эхлүүлсэн. Хүмүүс одоо зөвхөн 3 галактикт амьдрахгүй, харин орчлонгийн бусад хэмжээст аялал шинэ ертөнцүүдтэй нөхөртөж, шинэ соёл иргэншлүүдтэй хамтран ажиллаж эхэлвэ. Монголчуудын эртний мөрөөдөл билэж тэд оддын дунд төдийгүй орчлонгийн бүх хэмжээст мөнгөрсөөр байв. Чингис хааны сүнс тэнгэрт гэрэлдэж түүний үр задууд орчлонгийн эзэд болсон байв. Тэдний алдар цуг төгсөлгүй сандарт түгэн дэлгэрч тэдний нэр мөнхөд орчлонгийн хязгааргүй орон зайд гэрэлтэх болно. Анчир орчлонгийн аврагч сахиус мөнхөд эдний дунд амьдарч инх тайвныг хамгаалсаар байх болно. Ингээд 5 дугаар хэсэг төгслөө. 6 дугаар бүлэг байгаа. Лайк андарч сабандараарай. Баярлалаа.